сайн байцгаана уу? Anu байна. Шинэхэн мэргээрээ уулзж байгаадаа маш их баяртай байна. За өнөөдөр нэлийн бодчиж сэдвээ сонгосон. Ойрын 3 сар буюу энэ 100. Ер нь бол энэ 100 ерөнхий ямар төлөв байдалтай байхаар байна вэ? Хэдүүлээ харцгаая. За. Эхлээд энергийн шалгалт тэгээд 6, 7, 8 дугаар сар дээр нэг юм ерөнхий энергийг цөөхөн үзрээр харна. За тэгээд ойрын 3 сарынхаа ерөнхий байдлыг үзнэ. Тэгээд төгсгөлд нь ойрын 3 сард ирж буй сайн сайхан зүйлс нь юу юм? Бас анхааруул зохих зүйлс нь юу юм бэ гэд хараад тэгээд дуснаа. За харсан бах 3 сонголттой. 3 сонголттой. 1 2 3. За та нар минь сайхан тайван харж байгаа далинд нь татагтаад байна. Өцрөө сонгоорой. За 1-р группээс эхэлье. 3-ыгаа түрийшээ тавиад 2-ыгаа түрийшээ тавьчихъя. За энергийн шалгалт. За нэгийнхэн байна. Сэтгэл зүйн хувьд ер нь жоохон жишээ нэлийн хүнд үеийг туулаад дууссан юм шиг харагдаж байна. Ямар ч гэсэн л ард нь гарч чадсан. Ямар нэгэн зүйлийг дуусгасан. Орхиж явсан. Нөхцөл байдлаас явсан, эсвэл хүнийг орхисон, харилцааг дуусгасан. Ямар ч гэсэн л дууссан л гэдэг энэ да явсан. За ерөнхий энерги нь юм байна. Таныг юусоо сэтгэл ханамжтай байлгадгүй зүйлийг орхиж явсан. За та байж болно, эсвэл хин нэгэн таныг орхисон байж болно. Хүн биш юм ахэд нөхцөл байдал те. Бас нөө газар амьдарч байгаа орчин ч гэдэг юм уу, ажлын орчин ч гэдэг юм уу. Ямар нэгэн газрыг орхисон, эсвэл орхигдсон ч юм уу. Гэхдээ орхисон нь зөв гэж байгаа. Тэгжээч та илүү сайжирна, дээшлэнэ. За тэгээд энэ нь одоо ер нь бол энийг дууссан зүйл нь нэг циклийн төгсгөл байсан гэж байгаа байхгүй юу? Ямар нэгэн зүйл юм шээ. Нэг юм одоо жишээ нь жил нь орж байгаа юм байж болно те. Энэ жил могоо жил байж болж байна. Эсвэл нэг 33-ны мөчлөг. Үгүй бол одоо ингээд нэг юм ерөнхийдөө хүн хүний амьдралд ондоо хугацаагаар нэг мөчлөгүүд байгаад байдаг. Тиймэрхүү тийм мөчлөг дууссан гэдэг байгаа байхгүй юу? 7 жил үед юм уу, 12 жил үед юм уу? Эсвэл нэг 10 жилтэй ч үед юм уу? За ямар энэ хугацаа нь бол ямар ч хийж болно. Тийм нэг мөчлөг дууссан гэдэг. За тэгээд 10 сэлэмний эерэг утга нь бол ямар ч л байсан энэ бүгд ингээд дууссан. Танд аюу хэцүү санагдчихсэн зүйлсүүд дууссан. Ер нь бол итгэж явсан хүндээ одоо араараа тавиулах гэх юм уу. Зөвхөн хосын харилцаа биш шүү. Ажил хэрэг дээр ч гэсэндээ. Одоо энэ зургийг харахад бол ингээд би зүгээр гэсэн ирнэ шархлаад яваад байгаа хүмүүс байгаа байхгүй юу? Янз байдлаар олон төрлийн хүмүүсээс ч юм уу нөхцөл байдлаас шархаг дандаа өөртөө авдаг. Тэгээ энийг ингээд ямар ч л байсан дуусж байгаа гэж байгаа шүү. За тэгэхээр иймэрхүү. За тэгээ дээрэс нь улны үзрэ харангууд машин тэрэгтэй холбоотой зүйл гарч байна. Саяхан машинтай болсон байж болно те. За бас эсвэл машин тэрэгтэй ойр зур ажил их амжилт хүмүүс ээж болно. Ойрхон
машинтайгаа ойрхон одоо Улаанбаатар хот дотроо ч юм уу эсвэл ойрхон хот хооронд ч юм уу яваад ирсэн ч юм уу. За тиймэрхүү хүмүүс байж магадгүй харагдаж байна. Бас мөн одоо энэ зүйлийг одоо ямар нэгэн зүйл ингээд дуусгаснараа та өөрийнхөө одоо юуг олсон гэсэн. Жинхэнэ одоо яаж явах замаа олсон гэх юм уу? Би ер нь юу хийх ёстой юм, яах ёстой юм гэдгээ маш сайн ойлгоод чиглэлээ маш сайн тодорхойлцсон байгаа. Юу хийх, яах ёстойгоо мэдсэн гэсэн утгатай байж болох юм аа. За иймэрхүү ерөнхий байдал. За одоо 6, 7, 8 дугаар сарууд. Нэг хүзэр. Тэ гэж бодож байна. За 8 дээр чи ясаа болдог хүзэр гараад ирвэ. За одоо гарч ирснийг авъя да. 6 дугаар сар дээр Hermit үзэр. Ер нь бол дан том аркан үзрүүд гарлаа тий. Тэгэхээр энэ 100-ны одоо 3 сар бол нэлээд том үйл явдлуудаар дүүрэн байхаар юм байна. Зөө энд бас нар гарцсан байна. За энэ бол 8 сар шүү. За 8 сар нь орж ийн үү? За орж ийн. Энэ 7, энэ 6. За 6 дугаар сар дээр та дотгошоогоо болж өөртөөгөө ярилцаж гэх юм уу? Ямар ч сан дотоод өөртөөгөө ярилцаж нэг юм итгэл найдраа олно гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр нэг жоохон ганцаараа байх сар юм шиг байна. Гэхдээ та өөрөө хүсээд хүмүүсээс нэг жоохон зайгаа бариад өөрийгөө эхлээд нэг ойлгох хэрэгцээ шаардлага үүссэн. Ерөнхий байдал нь бол иймэрхүү байхаар энэ жоохон хүмүүс яг жоохон чи ямар эмээ болцсон юм бэ ч гэж магадгүй. Тэгтэл энэ бол айгүй хүмүүсийн л туулах ёстой л нэг үе шат байдаг гэж би боддог. За тэгэхээр ганцаараа байх одоо тийм нөхцөлийг өөртөө бүрдүүлэхээрээ бясалгал хийх нь байна. Өөртөөгөө ярилцаж чаддаг бол чадаад эсвэл одоо удирдлагатай бясалгал ч юм уу янз бүрийн бясалгал эсвэл тийм туршлагатай бясалгалын багш магшийг бараадаад зөвлөгөө аваад тэр багшийн удирдлаганд ор бясалгал энэ төр хийснээр та яг нөгөө жинхэнэ өөрийгөө бас ойлгохоор юм шиг байна. За ийм сар байна. Яг нэг жоохон юу байж магадгүй. Ганцаардмал жоохон гонигтай байж магадгүй. Тэгтэл та итгэл найдраа олноо гэж юм. За 7 дугаар сард болохоор Lovers card гарсан. Тэгэхээр та ямар нэгэн зүйл том зүйлийг шийдэх нь. Хүн хоорондын харилцаан дээр л ямар нэгэн том шийдвэр гаргахаар байна. Хайр дурлалын харилцаан дээр гэж болж байна. Бас ажил хэрэг эсвэл найз нөхд ч юм уу ямар ч л байсан хүн хоорондын харилцаан дээр том шийдвэр гаргана. Тэгэхээр энэ 7 дугаар сард бас зарим нэг одоо ганц бие хүмүүс нь хайртайгаа уулзах байж болно. Одоо жинхэнэ яг өөрийнхөө хостой. Хостой хүмүүст бол хайр сэтгэл нь улам илүү батчих, улам илүү гүн холбогдох байж болно. Эерэг утгаараа бол. За тэгээд сайн ч муу ч ямар ч хэлээс нэг том шийдвэр гаргах нэ. За 8 дугаар сараас бол маш гоё их үзрүүд гарч ирж байна. Нар үзэр гарсан. 8 дугаар сараас нэлээд эерэг болох нь одоо нөгөө ийм 6 сард нэг иймэрхүү байсан хүн ч одоо 8 сард бол аюу гоё болох нь шүү дээ. Бүр эрсдэс өдөр шөн шиг ялгаатай байгааз. Тэгэхээр энэ шийдвэр бас нэлээд нөлөөлөхөөр байна. 7 дугаар сарын шийдвэр. За нар үзэр гарсан байна. Ийш тийшээ гоё аялж магадгүй. Нартай өдрүүдээр ийш тийшээ гоё аялж магадгүй. Угаасаа 103 сард аялалгүй байх ч гэж юу ах вэ? Ер нь бол аялах нь ойлгомжтой бах. Энд ингэж хэлсэн хэлээгөө. За тэгээд дээрэс нь хүүхдтэй холбоотой сайн сайхан мэдээ ирж магадгүй. Хүүхдүүдтэйг цагийг өнгөрөөж магадгүй юм байна. Бас дээрэс нь та өөрийнхөө дотоод хүүхдийг баярлуулах ч юм уу
өөрийнхөө дотоод хүүхдтэй холбогдож бас чадах байхаа. Ямар ч л байсан эерэг хөнгөн тийм одоо нэг юм хар бараа энерги бол айгу багасаад ирж байгаа байхгүй юу? Гой болох нь нар үзэр гарч л байгаа тохиолдолд 8 сар бол маш гой сар ах нь. За тэгээд бас аливаа зүйлийг сурч мэдгэд бас ээлтэй сар байж магадгүй. Тийм. Суралцах эхлэл тавигдах. За магадгүй нөгөө нэг 10 жилийн хүүхдүүд маань мэдээж нөгөө их сургуульд 1-р курст орно тий. Тэр мөрний эхлэл тавигдах, сурч боловсрох эхлэл тавигдах. Өөрийгөө хөгжүүлэх. За тэгээд дээрэс нь азийн хурд гарч. 8 дугаар сард нэлээд азтай байж магадгүй байх нэ. Тэгэхээр н одоо сургууль соёлоо сонгох тал дээр азтай аз ивэл нь таныг нэлээд ивэхээр харагдчихэ 8 дугаар сард. За мөн одоо оюун ухааны тал дээр ч юм уу хэл яриа өөрийгөө илэрхийлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эсвэл одоо гүйлгээ ухааны тал дээр бол нэлээд сайжрахаар харагдчихэв. За бас 10 тоотой үзэр учраас ямар нэгэн зүйлийг бас амжилттайгаар дуусгахыг бас илэрхийлж иж болно төгсхийг. За тэгэхээр азийн үрд таны талтай хаарвэ 8 дугаар сард ер нь аз одно гийхэн гэж ойлгож болно. Азтай тохиолдол болж магадгүй. Үгүй бол та ямар ч байсан зөв замаараа явж байгаа гэдгийг айгуу сайн ойлгоноо. За иймэрхүү ерөнхий төлөв байдалтай байх нэ 6, 7, 8 дугаар сар. За одоо ер нь нийтдээ 3 сар, ойрын 3 сар. Та энэ видеог үзснээс хойш 3 сар гэсэн. За ямар нэгэн байгууллагатай холбоотой сэтгэл зовоох зүйл байсан бол тэр зүйл ер нь бол энэ 3 сард багтаад нааштай болно гэж байна. Байгууллага байж болох юм, сургууль байж болох юм, том байгууллага, сургууль нэг бол нэг юм буруу газраа айгу удцсан. Тиймэрхүү ийм байгууллагатай холбоотойгоор сэтгэл зовоох зүйл байсан бол энэ байдал маш сайжрахаар харагдаж байна. Таны найз нөхд болон гэр бүлийн тусламжтайгаар тань хэцүү байдалд орсон байсан бол одоо тэр зүйлээсээ амжилттайгаар гарч чадах нэ. Үгүй бол бас за бүр байгууллага энтертэй хамаагүй гэж үзвэл ер нь бол ийм уламжлалт бус аргаар та ямар нэгэн арга хэмжээ авах юм бол таны сэтгэл зүйн байдлыг дээрдэн тийм айгуу тийм гар цохрол амсцсан юм шиг айгуу тийм гуйнигтай сэтгэл готралтай тиймэрхүү үе мууе бол давж гарч чадна гэдэг байгаа байхгүй юу? За бас таны амьдралд энэ зоосны хаан шиг энергитэй хүний нөлөө бас байж магадгүй энэ 3 сартаа багтаад зоосны хаан нь үнэнч бөгөөд маш халамжтай өгөөмөр ийм хааныг хилтгэж идэг. Бусдад маш одоо нөгөө юу хариу нэхгүйгээр өгдөг гэх юм уу? Өгч тусалж чаддаг, бодит дэмжлэг тусалцаа үзүүлж чаддаг. Энэ хүн таны амьдралд нэлээд нөлөөтэй байж магадгүй. Үгүй бол таны санхүүгийн байдал маш дээрднэ гэсэн үг. Та санхүү одоо материаллык зүйлийн хувьд бол нэлийн таны байдал сайжрахыг бас хэлж иж болно. Бас түрүүний хэлсэнчлэн ийм хүний нөлөө бас танд байж болох нэ. Тэгэхээр та ийм хүнээс тусламж авахар харагдаж байна бас. Тэг яг энэ хүний нөлөө бас байж нэлээд магадaltaй байна. Яг бол нөө ингээд та бас өөрийнхөө хэмжээнд л одоо нэг одоо байгаагасаа илүү дээр газар руу ч юм уу дээр амьдрал руу тэмүүлээл зориод байна л та. Гэхдээ энэ дээр нэг жоохон тусламж дэмжлэг жоохон бага байгаа юм шиг ганцаараа зүтгээд идэг. Тэгэхээр энэ дунд нэг юм ганцаараа хийхээрээ нэг жоохон
урам зориггүй жоохон зовж аливаа юм хийдэг. Хажуунаас нэг жоохон туслал өччих юм бол айгүй хурдан одоо ямар нэгэн зүйлийг амжуулж чаддаг ч юм уу. Тийм хүмүүс бас байж магадгүй. Тэгэхээр таны хажууд бас танд туслах хүн бол гарч ирэхээр энэ 3 сарда. За бас 6-гийн сэлмэн бас гадагшаа одоо нүүх юм. Бүр одоо гэр орноо бүр сольж мөлж нүүхийг бас илтгэж идэг. Тэгэхээр нөө түрүүний ерөнхий энергийн байдал дээр бас нөгөө чарет үзэр улны үзэр дээр гарсан байсан шүү дээ. Тэр маань бас нүүдэл судлыг илэрхийлж өгдөг. Тэгэхээр нэгдүгээр сонголтынхан байна. Одоо ийш тийшээ нүү юм уу гэж бодож исэн бол нэг ерөөсөө одоо тэр байгаа байр маяр чинь ингээд таалагдахгүй төвөгтэй хэцүү санагдаг. Тэрийг орхино гэж бодож байгаа хүмүүс маань ер нь бол орхихоор харагдчихэв. За тэгээд цоошин эхлэл таны хувьд энэ ойрын 3 сарда цоошин эхлэлүүд их байна. За заримынх нь хувьд бол цоошинээр эхлүүлнэ, зарим нь бол бүр дуусгана харилцааг. Мэдээж түрүүний эхлүүлж байгаа хүмүүсийн одоо 7 дугаар сарын нөгөө товч картн дээр Lovers карт гарсан шүү дээ. Тэн дээр бол ямар нэгэн хосын харилцаан дээр шийдвэрт хүрнэ гэж байгаа тий. Тэгэхээр тэр бол шийдвэрт хүрнэ гэдэг маань эргэжж болон сөрөгчж болох байхгүй юу. Тэгэхээр зарим нь бол үнэхээр яг эхлүүлэхээр байна. Одоо шинэ харилцаа ч юм уу эсвэл эерэг утгаар нь шийдвэр гаргана гэсэн. Нөгөө талдаа бол сөрөг утгаар нь бас шийдвэр гаргах магадaltaй харагдаж байна. За тэгээд энэ ойрын 3 сард бол нэлээд дайчин энергитэй харагдаж байна. Сэтгэл зүйн хувьд ч маш дайчин, зөрөгтэй. Дээрээс нь бие мах бодийн хувьд ч юм уу, эрч хүчийн хувьд бас нэлээд бүр дүрлэлтсэн. Таны гал энерги маш сайн сэргэж өгөхөр байна. За тэгэхээр энд зоос, сэлэм, аяга, сава, за бүгд л байна. За энэ ойрын 3 сард бол ер нь бол танд байх ёстой бүх зүйл яг зохих хэмжээгээр байхаар байна. Одоо 4 мах бодийн энерги бол байна. Тэгээ нэг айхтар бол том өөрчлөлт бас ховор тэгтэй. Яг түрүүнийх дээр л дандаа том юу гарсан л да. Сар болгондоо бол нэг зүйл том зүйлийг шийдээ явах. Ерөнхий энергиэр бол нэг юм боловсралтай холбоотой. Эсвэл одоо та ямар нэгэн сургууль соёл сонгох гэж байгаа бол эсвэл том байгууллагт ажилд орох гэж байгаа бол тэдгээртэй холбоотой шийдвэр гаргах гэдэг юм л да. Хамгийн гол зүйл нь гэвэл. Тэгээд энэ зүйл дээр нэг юм уламжлалт бус арга барилаар явуулж байгаа нь тэрслүү гэж хэлээд идэх те. Тэрслүүг одоо өөр үгээр хэлэх боломжгүй юм да. Тэгээ арай л өөр нэг байдаг л нэг аргаар биш арай өөр орчин үеийн ч юм уу орчин үетэйгээ хөл нийлүүлж алхах ч юм уу. За тиймэрхүү зүйл байж болно. За тэгээд савааны үзэр бол маш архиж байна. Нэг савааны тамгаас эхлээд 6-гийн сава, 10-ын сава болж байгаа хгүй. За тэгэхээр танд ийм цоошин зүйл эхлэх гээд байгаа тийм ээ. Таны одоо ягаад ч юм нэг юм хорвоо ертөнцөөс тушаал аваад байгаа юм шиг ингээ нэг юм одоо энд нэг юм том зүйл байна гэж бодъё л доо. Тэнгүүд одоо ийшээгээ хараад тэндээс ингээ нэг юм тушаал аваад байгаа. Тэгтээ толгой бол гудаагаагүй байгааз ингээд илүү нэг энерги хүлээж авч байгаа юм шиг надад бол тийм мэдрэмж өгöd байгаа байхгүй юу? Тэгээ сэлмээ бол агсаагүй байна. Агсна гэдэг чинь мөн бистэй ингээ нөгөө урагшаагаа ингээд чиглүүлэхийг агсна гэдэг үү? За би бурууч ярьж магадгүй. Замаар сэлмээ бол ингэж үндсэн зургал дээрх шиг бол тэгж дээшээ болгоогүй. Сэлэн бол доошоо байна. Тэгэхээр ер нь бол юм эсэргүүцэх биш. Хүлээж авч байгаа. Хорвоо ертөнцийн дуудлагыг хүлээж авч байгаа ч юм уу. Эсвэл тийм тушаал ч юм уу. Хин нэг нь том зүйлээс ирж байгаа тийм одоо чи тийг инг гэдгийг маш одоо юугаар зөвөр ойлгож тийм ээ гэд ингээд хүлээн зөвшөөрч хүлээж авч байгаа юм шиг харагдаж байна. За тэгээд энэ нь бол цоо шинээр маш гоё боломжуудыг ирүүлж байгаа байхгүй юу. За тэгээд энэ боломжийг та ашиглаж чадсанараа санхүүгийн эрхчлөөнд ч хүрэхээр мөн нэр алдарт хүрнэ, бусдад хүлээн зөвшөөрөгдөн та өөрийнхөө чадвараар үнэлэгдэнэ гэж байгаа байхгүй юу.
За тэгээд 6-гийн сэлэм 2 гарсан юм байна. 5-ны үзэр 2 гарсан юм байна. 10-ын үзэр бас 2 гарсан юм байна. За тэгээд зарим нэг одоо хэцүү төвөгтэй зүйлсүүд бол энэ 3 сарда дуусахаар харагдаж байна. Одоо 10-ын сэлэм 10-ын сав хоёр ч хоёулаа жоохон юм ядарсан үзрүүд шүү дээ. Сэтгэл зүйн хувьд ч ядарсан, бие махбодын хувьд ч ядарсан тий. Тэгэхээр энэ гал энерги жоохон ихтэйд ирэхээр та сүүл рүүгээ яг 8 сар гэхэд жоохон ядралтыг мэдэрч магадгүй. Тэгэхээр ганцаараа энэ хүзрийн зөвлөгөө бол одоо хүнд хэцүү үе бол дуусах айгүй ойртсон байна. Гэхдээ ганцаараа бүх зүйлийг хийх гэж битгий зүтгээрээ хүмүүст итгээд чадах зүйлийг нь даатгаад ганцаараа бүх ачааг үүрэх гэсний хэрэггүй гэсэн утга шүү. За тэгэхээр энэ нэг юм ачаагаа хөнгөлөх хэрэгтэй гэсэн үг. За ер нь бол тэгээд 8 сарын сүүлээр ч юм уу 9 сар гэхэд бол дуусчихаар л байна л да. Жогон хэцүү санагдчихсэн зүйлсүүд бол дуусна. Нэр алдарт хүрнэ, хүлээн зөвшөөрөгдөн. За янз бүрийн байдлаар тийм үдшилэг баяр цэнгэнд ч юм уу нэг юм тайзан дээр гарч үг мүг хийлэх ч юм уу нэг тиймэрхүү бас үйл явдал бас болж магадгүй юм. За тэгээд бас 7-гийн зоос. Тэгэхээр хэдий та одоо ингээ ядарсан ч бай тий шантралгүй зүтгээд ах хэрэгтэй шүү гэдэг. Энэ одоо зүтгэх дайчин байх гэдэг үзрээ чинь бас утга. Тэгэхээр ер нь бол жоохон хүлээж тисгүй жоохон яарад ч юм уу жоохон шантрах гад байж магадгүй. Тэгэхээр бити шантраарэ. Үр шимээ хүртэх цаг маш ойртсон байгаа учраас энэ чигээрээ зүтгээд байгаарэ. Одоо өдийг хүртэл яаж зүтгэсэн тэрүүгээрээ зүтгээд байгаарэ гэж сануулж шүү. За ингээд ойрын 3 сард нэг иймэрхүү байх нэ. Ерөнхий төлөв нь бол. За одоо ирж буй сайн сайхан зүйлс яг давтагдаж ч гарч ирж магадгүй л те. 23 сард ирэх сайн сайхан зүйлс болон анхаарал зохих ёстой зүйлс нь юу байх вэ? Одоо сахиусан тэнгэрүүдийн зөвлөгөө болгож асууя. За сахиусан тэнгэрүүдээс нь юу зөвлөж гин гэхээр хүмүүстэй маргалдаж болохгүй шүү гэж ах шүү юм. Хэрүүл урал том маргаан энтрээс жоохон холуур яваарэ. Ер нь тэгтээ хүнтэй маргалдах айгу дэмий идэх тий. За тэгтээ одоо тэгээ заргалдах болвол одоо айхтар муухай үг мүг битгий хэлээр хүн уурандаа бас айгу муухай хэлчихвээ. Тэр тал дээрээ анхаараарэ гэж юм. Дээрээс нь бас өнгөрсөнд одоо юм маргаад гомдсон ч юм уу гомдооцсон тиймэрхүү зүйл байгаа бол түүнийг эдгэх хэрэгтэй. За тэгээд бас ирж байгаа ивэлэн гэж хэлж болох юм байна. Манифест хийвэл маш үр дүнтэй байхаар байна шүү. Манифест хийгээрэй. Яаж юм аз ивэн гэдэг байгаа тий. Янз бүрийн одоо гоё азтай байх тал дээр манифест хийвэл хорвоо ертөнц таны талд бас ажиллахаар ч юм уу. За мөнгөнд тусламж ирж магадгүй. Мөнгөн болон материалын тусламж гаднаас ирж магадгүй. Буцааж авах нөхцөлгүйгээр заримынх нь хувьд бол санхүү мөнгөний хувьд нөгөө юу зээл мэйл хөөцөлтөхөд бүтэмжтэй байж магадгүй. Яг бол Аз үзэрч байна, Мexicан үзэрч байна тий. За тэгээ дээрэс нь бусдад бас туслах энэ нөгөө өгөх авахын хууль энэ дээр дандаа яригдчихэ. Тэгтээ 6-гийн зоос дээр. Тэгэхээр өгснийхөө ярээр авна, авсныхаа ярээр өгнө. Иймэрхүү зүйл бас чухал байж магадгүй юм байна энэ ойрын 3 сартаа. За тэгээд нөгөө ерөнхий энергийн шалгалтын дээр гарсан би одоо энэг оронд мартчихаагүй тэ ингэж гарч ирлээ яалаа. За мартсан. Тэгтэл page of sort гарсан санагдах юм.
тийш дээ. Эн чинь нөгөө энергийн шалгалт биш юун дээр те. 8 дугаар сарынх дээр ингэж гарч ирлээ. Тийш дээ. За тэгэхээр 8 дугаар сард нэг гоё зүйл болох гээд байна та тий 8 дугаар сард. За сануулгах зөвлөгөө маягаараа бол харцангуй одоо нэгэн сурах зүйл маш их байгаа. Та одоо өөрийгөө ингэж аягүй болцсон би бол одоо хангалттай том хүн болцсон ч юм уу тий нас бий төрсэн өөрийгөө аваа явчих чадна. Эсвэл одоо хүмүүсээс үг мөг сонсдгоо ч юм уу би өөрийгөө мэдчихэе энэ төр гэдэг гэж магадгүй. Гэхдээ бас арай болоогүй байгаа шүү. Чамд сурах мэдэх зүйл их байгаа. Тэгэхээр цаашдаа илүү одоо жоохон хүндийг сагсан гэх юм уу нэг юм хөнгөмсөг салхи шиг энергитэй байж болохгүй шүү гэж сануулж байна. За гэр бүлийн хувьд бол маш сайхан байх нэ. Ойрын 3 сартаа гоё лагертаа очоод хөрхөн гоё барьцсан томжоо жижигчөө гоё байшиндаа очоод гэр бүлээрээ гоё амраал. Ерөнхийдөө зуны 3 сар бол гэр бүлийн хүрээнд бол маш гоё аз жаргалтай гоё өнгөрөхөр байна. Маш сэтгэл хангалуун байх нь. За энэ донд бас за энэ бол зөвлөгөө л орж ирж байна л та. Нойрны асуудалтай хүмүүс байж магадгүй, унтаж чаддгүй, эсвэл айгу хар дараад идэг. Сөрөг зүйл их боддог, стресстэй хүмүүс байж магадгүй. Тэгэхээр энэ хүмүүс маань энэ 3 сарын хугацаанд ийм байж магадгүй л гэдэг юм л та. Тэгэхээр энэ тал дээр анхаарад өгөөрэй. Нойрныхоо асуудлыг шийдээрэй. Яг ч минь тал өснө. Цагаан тал нь хаарч. Өдөр шөнө солигдсон юм шиг тий. Замирчсэн нэг иймэрхүү нойрны асуудалтай холбоотой байж болж байгаа. Нэг бол бас юм сэтгэл зүйн одоо жоон сөрөг бодлоодтай холбоотой. Тиймэрхүү сэтгэл зүйн асуудал бас байна уу, яаж юм? Тэр тал дээр маш сайн анхаарч тэр талыгаа одоо эдгэх хэрэгтэй байх шүү. За тэгээд дээрээс нь нөгөө юм энэ үзэр чинь бас нэг салшгүй нэг утга нь болохоор зөвхөн хит одоо нэг талыг одоо баримталдаг үзэл бодлын үед хүмүүсийн одоо яах их тал дээр нэг ач холбогдол өгдөгөө би гэдэг одоо надад ямар байх нь чухал ч гэдэм үү те надад ямар байх нь чухал эсвэл энэ яг ийм байх хэвээр ингээл нэг юм жоох юмны байр нь хөдөлсөн байсан ч гэл ингэж байх ёсгүй гэл айгаа ууртаагаар ингэж тавьдаг гэж юу гэдэггүй нэг тиймэрхүү юу орж ирж байна. Тэгэхээр нэг юм яг хуу цаанаасаа угаасаа тийм хүмүүс байдаг л да. Гэхдээ яг энэ тал дээрээ анхаараарай гэж ах шиг байна. За тэгээд аз маш сайн ивэхээр байна. Хувь тавилан таны талд байна. Азийн хүрд зөв эргэж гин, хувь тавиланг өөр зөв эргэж гин. Та маш аз жаргалтай. Маш эерэг байхаар байна. Эерэг тэгээд бас нар хүзэр байна. Үнэхээр гоё үзэр те. Нар хүзэр гарч байгаа тохиолдолд бол одоо энэ минь асуудлууд бол асуудал гэж харж байгаа зүйлүүд бол юу ч биш болно. Тэгэхээр та баг зэрэг жижиг сажиг юм дээр анхаарад тэгээд жижиг сажиг юмыг тоолгүй зүгээр ингээ өнгөрөөчвөл бүх зүйл сайхан байхаар биш үү за. За гоё л мессежүүд орж ирж тий давтагдсан үзрүүд бас их байлаа. За ингээд нэгдүгээр сонголтынхандаа за нэг энэ Angel сахиулсан нэгнүүдийн зөвлөгөөний картнаас зөвлөгөө болгоод Oracle карт татчих юм лөө. За сахиулсан тэнгэрүүдээс ийм мессеж ирлээ. За та хэд маань ингээд зогсоож байгаадаас уншаад үзээрэй. За түрүү нөгөө нар үзэр гараад байсан бас ийм учиртай юм болов.
нэгдүгээр сонголтынхан маань ер нь нар руу хараад гараад илгээд ингээд нүдэн анайл гоё наранд ингээд нарнаас энерги авах юм уу? Тэ? Нарнаас энерги авах нь аюу чухал юм шүү байна. Яг нь энд нарнаас энерги авах гэсэн байхгүй л те. Зүгээр л надад тийм мэдрэмж төрлөө. Тэгэхээр ер нь бол ингээд нэг биеэ сул тавихыг л санал болгож байна л доо. Зөвлөж байна. Биеэ сул тавиад одоо ингээ олон юм одоо төлөвлөсөн ч юм өөрийгөө ингээ сорж турших гад ч юм өөрийгөө хөгжүүлэх гээд тэгсэн байгаа. Тэгтээ тэрийг ингээ нэг юм төр гарааж сул тавиад ингээ нэг зүйлийн араас ингээ айгуу чанга зуурцсан байгаа гэдэг байхгүй юу? Амьдралын сорил бэрхшээлүүдээс тэрнийг ингээ тавиад гараа суллаад дээрээс нь ингээ алгаа ингээ дийлгээд те үгүй нэ ингээд одоо яг энэ зураг дээр шиг ингээд гой сайхан нарны өдөөс ингээд бие сул тавиад нарнаас энерги авах. За тэгээд энэ дээрээс бол ер нь бол таны сахиусан тэнгэрүүд бол ингээд алгаа дийлгээд бие сул тавихад бол таныг ингээд хайраар бүр ингээд нөгөө шүршин гэдэг байгаа байхгүй юу? Гэрэлцэн хайраар таныг одоо ажиллана. Одоо биеэ сул тавиад нэг юм бууж өгөх гэх юм уу? Тэгэх шаардлагатай байна гэж юм. Тэгэхээр нэг юм ямар нэгэн зүйлд хүлэгдчихэд ч юм уу тас зуурчаад байсан эсвэл ингээд бууж өгмөөргүй санагтаад заавал ялах гад байсан ч юм уу нэг тиймэрхүү зүйл байсан бол тэдрийгээ зүгээр л хайчгаа л гэж байгаа байхгүй юу? Хайчгаа тэгээ биднээс ингээ гоё гэрэлцэн хайрын ажлыг аваа. Тэгээ бидний хайр тусламжийг одоо гараад дэлгээд алгаад дэлгээд зүрхээ дэлгээд нэгээд хүлээгээд аваал гэж байгаа юм байна л да. Ер нь бол ингээд би чатын ядан тайлбарлах гэж хичээлээ. Тэгээд та нар маань ч гэсэн ингээд уншаад өөрсдөө бас ойлгочоорой. За ингээд үгээр нэгдүгээр сонголтынхны маань уншлага дуслаа. За тэгээ таалагдсан таарсан байх гэж найдаж байна. Дараагийн видеогоор уулзлаа. Түр баяртай. За тэгээд нөгөө дардгуудаа дараарай. Дардгуудаа дараадагарай. Бичээрэй гэдэг. Комментаа бичээрэй. Бас таарсан таалагдсан ямар нөхцөл байдлаар яаж таарав. Тэр нь бас надад айгүй сонирхолтой байдаг. Та боломжтой бол бичээрэй. За тэгээд мөн тайпмас маань хувийн уншлага авах сонирхолтой хүмүүс байдаг бол миний фэйсбүүкээр холбогдоорой. За хоёрынхан маань уншлагандаа давтай морил. Яг хоёрынхны маань энергийн шалгалт. За энэ дөрвөн үзэр маань хоёрынхны маань ерөнхий энергийн шалгалт дээр гарч ирсэн. За үзрийн яг ерөнхий утгаараа бол хоёрынхан донд маань багш нар байж магадгүй. Багш эсвэл боловсролын байгууллагад ажилладаг хүмүүс байж магадгүй юм. Тэгээ нэлийн шүтлэгтэй хүмүүс бас байж магадгүй. Уламжлалт. За хуучинсаг үзэл бодолтой шүтлэгтэй хүмүүс байж магадгүй. За дээрэс нь амтан сургадаг ч юм уу. Тийм амтандаа харьцдаг, ажил хийдэг хүмүүс бас байж магадгүй. За тэгээ дээрэс нь өөрсдөө мөн манифест хийх өндөр чадвартай хүмүүс байна. За нэлээд том үзрээр гарч ирлээ. Тэгэхээр оройн өнгөрсөнд буюу одоогоор амьдралд нь бас том өөрчлөлтүүд гарч байгаа юм шиг байна. За саяхан бас ингээ нэг юм бүр айгу удаан уулзаагүй байсан хүнтэйгээ гинт таарсан бас байж магадгүй. Багын найз ч юм уу, бүр цэцэрлэгийнх нь ингээ хүүхэд ч юм уу, бүр бага ангийн хүүхэд. За ямар ч тохиолдол хийж болно. Эсвэл зүгээр л нэлээд олон жилийн өмнө таньдаг байсан хүнтэйгээ гинт таарсан ч юм уу тий. За тиймэрхүү зүйл болсон байж магадгүй. За мөн хүүхэд наснаасаа одоо мөрөөддөг байсан. Заавал хүүхэд наснаас биш. Ер нь бол жоохон нэлээд хэдэн жилийн өмнөөс л нэг ийм юмтай болох юмсан, тийм юмтай болох юмсан гэдэг айгүй их бодоод идэг байсан хүмүүсийн маань хүсэл нь биелээд тэр том зүйлээ бүтээж чадсан байж магадгүй.
одоо нэг юм том компани захирал ч юм уу, эсвэл нэг том байгууллага ч юм уу. Ямар ч л байсан мөрөөддөг байсан зүйлээ бүтээж чадсан хүмүүс байж магадгүй. Бас найзтайгаа хамтраад ямар нэгэн зүйлийг бүтээсэн байж магадгүй. За нэг иймэрхүү зүйлсүүд танд таарч ивэл та зөв группээ сонгосон байна гэсэн үг. 2 дугаар сонголтынхан байна. За тэгээ бас айгүй тийм төвчээртэй сэтгэлийн тэнхээтэй хүмүүс бас байна. Энд бол сэтгэлийн тэнхээтэй юмд айгүй тийм эвчхэн ханддаг. Эвтэйхнэр арга ивийг нь олцдог. Юмны арга ивийг олохтой айгүй бас сайн зөөлөн аргаар олдог хүмүүс бас байхаар юм шиг харагдаж байна. За ерөнхий энерги нэг иймэрхүү. За таарсан бол уншлага руугаа орцгоё. За 6, 7, 8 дугаар сар дээр нэг болж өгвөл нэг үзэр. За бүр үнэхээр хамтдаа гараад ирвэл тэгээ одоо 2, 3 ч байсан бол авнаа. За 2-ынх маань. За 6 дугаар сард бол юуг илүү анхаарах вэ гэхээр аливаа зүйлийг том зургаар нь харахыг хичээгээрэй. Жижиг сажиг зүйлтэй орооцолтоо дэлгүү ерөнхий том зургаар нь юмсад хандах тиймэрхүү хандлагатай байхыг сануулж байна те. За тэгээ нэг юм ямар нэгэн тийм хурдан арга хэмжээ аваад ялалт байгуулах байж болж байна. Гэхдээ маш яаруу сандруу гинтийн шийдвэрээр. Гэхдээ ялж чадна. Нэг юм амжиж ам үлдс гэдэг шүү дээ. Ам үлдсэн нэг зүйлийг амжуулах. Яг хөзөр дээрх харахаар нэг юм хашаа хатгаад байгаа юм шиг харагдлаа л да. За энэ нь таарч магадгүй, таарахгүй ч магадгүй. За бас ерөнхий хөзрөөгөө яг ерөнхий утгыг хэлэхгүй бол бас болохгүй бах. Тэгэхээр нөгөө энэ өдрийн маань ерөнхий утга нэг юм энерги хамгаалалт хэрэгтэй байгааг сануулж идэг танд ийм атаархагчд их болж гин. Тэдрээс одоо гинтийн янз бүрийн хов жив ч юм уу энергийн дайралт ирэх вэ. Тэгэхээр одоо энерги хамгаалах нь чухал байх шүү гэдгийг бас сануулж шүү. За 7 дугаар сар тийм 7 дугаар сар дээр болохоор дийлэнх нь маасаараа ер нь бол амьдралын хайнаа олох юм шиг тий. Боломж бодит байдал дээрх боломж тэнгуүдээ ловерс карттай. Нэгийнхэн маань бас 7 дугаар сард хайраа олно гэж гараадсан. Хайр дурлалын асуудал дээр шийдвэр гаргана гэсэн. Хоёрынхан бас яг адилхан. Гэхдээ нэмэлттэй нэг дээр бол ганц юм гарсан бол хоёр дээр болохоор яг энэ нь илүүтэй бүр цэцэглээд хөгжөөд явах юм бол амьдрал болохоор хэмжээний харагдаад байгаа байхгүй юу? Жинхэнэ хайр. Тэгэхээр энийг хорвоо ертөнцид танд өгч юм. Алгаад тусаад аваарэ гэж хэлэхээр л юм байна да. За 8 дугаар сар. 8 дугаар сар дээр ер нь жоохон ажил карьертэй анхаарахаар юм шиг харагдаж байна. Ажлын санал авахаар байна. Маш аятайхан таатай ажлын санал авна. Энэ танд ер нь нэлээд үр өгөөжтэй байхаар яг урт удаан хугацаанд маш өндөр үр өгөөжтэй. Тийм хамтаар ажиллах ажлын санал авч магадгүй юм байна. Тэгээд яг энэ нэг жоохон яг тийм хурдан ахиц дэвшил нь харагдахааргүй байж магадгүй хиндэ. Одоо жишээ нь барилга байлаа гэж бодоход нэг арай ашиглалтанд ороогүй барилга юм шиг. Тэгтээ ямар ч байсан явсаар агаад үр дүн нь бол нааштай байна. Бодит болно гэдэг юм шиг. Одоо байшин барих ажлын санал орж ирнэ гэж байд юм болов. За энэ бол зүгээр л жишээ шүү. Өөр ямар ч ажил байж болно. Гэхдээ нэг юм үр дүн жоохон удаан харагдах үст тийм ажлын санал орж ирнэ. Гэхдээ энэ нь бол
хүлээж авахд зүгээр гэсэн үг байхгүй юу? За 8 сард ийм ажлын санал орж ирэхээр юм шиг байна. Яг тийм романтик гэд холбоотой ихээр арай үгүй юм шиг байна. Энэ ажил төрөлтэй л илүү ойролцоо байгаа. За 7-8 дугаар сар 6-7-8 дугаар сар ерөнхий товчлоор гэхээр ийм байгаад байна. Түрүүний төр 7 дугаар сарх тэр яг нөгөө гэрлэг санал тавих юм шигтэй ингээ бөөж өгөөл нэг алтлаг юм бүрэнгийн тавьсан мэдэн шүү дээ. Тамганы зоосны тамгачин. Тэгэхээр нэг юм гэрлэг санал мал авах юм шиг. Бөгж өг. За тиймэрхүү бас нэмэлт утга болж магадгүй шүү. За сая л ороод ирлээ. За одоо ерөнхий за энэ миний 3 сар 2 дугаар сонголтынхны хувьд ерөнхий төлөв байдал ямар хөө байна вэ? Ямар үйл явдлууд болохоор байна? Гэдгийг харуулж өгнө үү? За хоёрынхны маань ойрын 3 сарын ерөнхий төлөв байдал дээр эдгээр үзрүүд гарч ирлээ. За энэ ойрын 3 сарда та нэг юм шийдэж чадахгүй байсан зүйлс дээрэс нэг өөрийгөө бас нэлээд нийгмээс тусгаарлаад байгаа мó эсвэл бусдаас айгүй тийм хаагаад байгаа байхгүй юу? Энд бол зүрхэн үрд, энд болохоор наран сүлж үрд гэж магадгүй. Тэгэхээр нэг юм ажил төрөл мөнгө санхүүгийн хувьд нэг юм болоод байгаа юм шиг мөртлөө бас мөнгө санхүүгийн хувьд нэг жоохон хаалт үүссэн байж магадгүй. Байж магадгүй шээ. Ер нь тэгж магадгүй. Бас ингээ нэг юм сонголтонд эргэлзээ шийдвэр гаргаж чадахгүй, ямар нэгэн сонголттой тулаад ирэхээр яахаа мэдэхгүй байх. Тэгээд ерөнхийдөө энэ хоёр маань ингээ харахаар бусдтай харилцах харилцаанаас нэг жоохон өөрийгөө жоохон ингээ хаагаад байгаа юм шиг. За, тиймэрхүү байдал үүсэхэр байна. Гэхдээ энэс бол гарч чадна гэж байна. Ямар ч сан гарч чадна энийг нэг юм жоохон одоо энэ зуны 3 сарын аль нэгэнд нь чимдээ нэг юм жоохон гацаанд орохоор юм шиг харагдаж байна л да. Яахаа мэдэхгүй байх. Гэхдээ гол нь нөгөө нэг бүр нэг огт болж бүтэхгүй бүр нэг оронгороо эргээд нэг хэцүү болцсон юм бол байхгүй байна. Та нэг жоон цаанаасаа нэг жоохон нэг тиймэрхүү болох юм уу да. Нэг энэ дөрвийн аягны энерги нэг тийм уйдсан заалгасан юу сэтгэл санаанд нийцдэггүй нэг тиймэрхүү энергитэй болох гэдэг байхгүй юу? За тэгтээ ямар ч л байсан энэ зүйлээсээ гарч чаднаа. ертөнц танд эндээс гарах боломжийг өгнө гэж юм. За та тэрийг анзаарч харах хэрэгтэй. За тэгээд таны ойрхон бол айгуу гоё сайн найзууд бас байна. Хоёр өөр төрлийн ч гэсэндээ айгуу биендээ гоё үнэнч сайн найзууд байгаа харагдаж байна. Та тэгэхээр найзуудтайгаа энэ 3 сар жоохон ойрхон уулзах ч юм уу. За магадгүй ингээд төрсөн өдөрт явж магадгүй. Ингэснээр арай нэг байдал сайжирч магадгүй. Энэ одоо нэг жоохон онцгүй байдал найз нөхдийн нөлөө байна гэдэг байгаа байхгүй юу? Сайжрахад. Тэгэхээр найз нөхдөдтэйгээ уулзахдаа нээлттэй байгаарай. Төрсөн өдөрт өргөдөж магадгүй. Эсвэл таны төрсөн өдөр чи одоо 6-7-8 сарын аль нэгэнд болдог ч юм уу. Тэгээд ирэхээр одоо тэр найзуудаас урам зоригийг авч магадгүй байна. Айгуу гоё ирчүүч аавна. Тэгээд таны бас ухаан санаа арай саруулж эхэлнэ те. Одоо энэ дээр шийдвэр гаргаж чадахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энд арай ухаан санаа нь арай саруул болж магадгүй. За тэгээд нэг юм уудаар залхацсан байсан бол ингээд ирч хүчээр тэтгэгдэж магадгүй. Найзуудаасаа гоё энерги авахар харагдаж байна. Тэр нэг жоохон төвөгтэй байсан гацаанд орсон юм шиг энергиэсээ тайлбартахаар харагдаж байна. За тэгээд сүнслэг байдлын хувьд нэлийн амжилттай байхаар яаж юм одоо энэ над шиг ингээд ийм тарат марат хийдэг хүмүүс маань айгу амжилттай байгаад хүмүүст хүлээн зөвшөөрөгдөөд сайшаал урамшилыг авах ч юм уу. Тиймэрхүү утгаараа байж болж байна. Үгүй бол ер нь л таны одоо зүүн совин маш өндөр байна. Одоо энэ 6-7-8 дугаар сард энэ 100. Тэгэхээр зүүн мэдрэмж айгуу сайн сонсоорой. Аливаа зүйл дээр шийдвэр гаргаж чадахгүй бол өөрийнхөө зүүн совинг дагаарай. Зүүн совин хизээч хүнд
худлаа хэлэхгүй хүнд жоох эзэндээ таны зүүн совин танд хамгийн боломжит эерэг хувилбарыг л санал болгоно. Тэгэхээр яг энийг сонсоход ганц цаад болдог юм нөгөө хүний ухаан тархитлагын логик ороод ирэхээрээ л самраа ичдэг. Тэгэхээр яг та нөгөө зүүн совин бодол хоёрыг ялгаж сурахт айгу хичээх хэрэгтэй юм шиг харагдаж байна. Гэхдээ чаднаа. Та чадна. За тэгээд гоё ялалт үзэр гарсан байна. Бусдад хүлээн зөвшөөрөгд нэр алдарт хүрнэ. Ямар нэгэн зүйлд ялалт амжилт байгуулах нэ өөрөөрөө бахархах цаг ирэх нэ. За тэгээд энэ магадгүй гэр бүлтэй холбоотой ч гэж магадгүй. За тэгээд гэр бүлийн хувьд бол бас л адилхан нэг дээр бас энэ гарсан тий. Ийм гоё гэр бүлэрээ элэг бүтэн сайхан сэтгэл дүүрэн аз жаргалтай гоё цагийг өнгөрөх нэ. Энэ зүүн их гоё байхаар байна. За тэгээд бас дээрэс нь түрүү нөгөө энэ чинь түрүү 6 дугаар сар дээр гарч ирсэн тий. За энэ нөгөө энергийн хамгаалалт гэдэг утгаараа байж болно. Түрүүний бас нөгөө 6 дугаар сарын ерөнхий төлөв байдлын дээр зөндөө олон утгын хилцэн тий давтаж хилээд яхав. Нэгэнд сонсцсон юм чинь. Гэтэ яг энэ хоёр ингээ хавсраад ороод ирэхээр яг л нэг газар авах гэдэг юм шиг санагдаад байна л да. Тэгэхээр нэг лагерийн газар мацартай болол тэндээ хашаа машаа хатгаал. Гэтэ энэ жоохон тийм яар хурдан хатахгүй бол одоо нүглэглээ нөгөө нэг тийм юм байд үстэй. Хашаага хатахгүй бол тэдэн жилийн дотор хураан мураан чөлөө нэг тиймэрхүү хугацаанд тулцсан ч байх юм уу мэдгүй. Надад нэг тиймэрхүү байж магадгүй. За тэгээд санхүү мөнгөний хувьд бол маш ээлтэй байх нэ. Та мөнгө санхүүдгийн хувьд болохоор хүсэл нь биелэхээр байна. Элбэг хангалуун мэдрэмжийг энэ 3 сард хүртэх нэ. Энэ ойрын 3 сартаа үржил шинтэй байхаар байна. Тэгэхээр магадгүй ингэ нөгөө газар мазар дээр янз бүрийн ногоо могоо тарьдаг, тариалан эрхэлдэг хүмүүс байна. Нэлээд ургац аримтай жил гэж магадгүй. За бас дээрэс нь хуваарай бизнес эрхлэгчд хуваарай өөрийнхөө одоо хүчээр мөнгө төгрөг олдог ч юм уу бие даасан тийм хүмүүсийн маань хувьд бас энерги хангалт аягүй чухал байгааг бас сануулж иж болно. Магадгүй одоо таны ийм гой сайхан байдалд атаархчд бас ихсээд байгааг анхааруулж байна. Тэгэхээр энерги хамгаалт гэдэг нь хамгийн чухал одоо мессеж юм шүү. За тэгээд энерги хамгаалт яаж хийх вэ гэд хүмүүс маань мэдгүй хүмүүс бас байгаа. Ер нь миний зүгээс бол энерги хамгаалт яаж хийх вэ гэдэг дээр зөвлөгөө өгөө гэвэл ер нь бол давстаа баана. За тэгээд ганг янз бүрийн одоо уугуулдаг зүйлс байна тий. За тэгээд бас харлаа. Асаавал бас зүгээр. Өөрчн баанд орохдоо нэг иймэрхүү уут муутанд нөгөө энерги хамгаалт цэвэрлэгээ хийдэг нөгөө ургамлууд хийгээд тэгээ баанда ингээ хандлаад тэгээд орол бас зүгээр. Тэгээ нөгөө үсээ бас айгуу сайн энергийн цэвэрлж явах хэрэгтэй эмэгтэйчүүд маань. За миний хувийн зүгээс нэг иймэрхүү зөвлөгөөнүүд байна. Гэхдээ та хэд мань хайгаад үзвэл зөндөө олон энерги хамгаалтын аргууд байгаа. Гол нь тэр энерги хамгаалтыг юугаар хийсэн бэ? Таны нөгөө итгэл үнэмшил хамгийн чухал гэдэг. Та өөрөө итгэж чадах юм бол одоо жишээ нь би ингээд одоо жишээ нь оноо ээж маань миний видеонуудыг үзчихэд хүүе чинь нэг аштайхан бөөж мөгж зүүчж болдгоо мүү гэдэг байгаа байхгүй юу. Гэхдээ энэ чинь аштайхандаа биш шүү дээ. Тодорхой хэмжээнд би энергийн зүйл одоо хийж байгаа учраас өөрийнхөө энергийг хамгаалж байгаа байхгүй юу. Тэгээ мэдээж энерги хамгаалтын ийм одоо эмэгч юм уу бугуурч мугуурч энэ төр байж болно. Гэхдээ гол нь энийгээ бас нөгөө итгэж зүүн дээрээс нь амьлуулна. За тэгээд энерги нь бохирдсон бол энергийг нь цэвэрлэнэ. Энергийн цэвэрлэгэнд далайн давстаа ус, сарны гэрэлд байлгах, нарны гэрэлд байлгах гэх мэт зүйлүүд бас орноо. За хоёрын дээр айгүй их энерги хамгаалтын зөвлөгөө өгчлөө. За одоо 2 дугаар группийнхэнд маань сахиусан тэнгэрүүдээс нөх зөвлөгөө. За ямар ч материаллык зүйлс хөдөлтөж авах юм уу эсвэл бэлгийн замаар бэлэг болгож ямар нэгэн гоё зүйл авч магадгүй бэлгэнд. Түрүү нөгөө
7 дугаар сар дээр гарсан те энэ Lowe's-та гарсан. Тэгээ би нэг гэрлэг санал ч юм уу бөгж мөгж авч магадгүй гэдээсэн да. Тэгэхээр ямар нэгэн тийм гоё үнэтэй идэлэл ч юм уу гоё танд гоё таалагдах гоё чамин зүйлс бэлгэнд авч магадгүй харагдаж байна. За тэгээ дээрэс нь ойрын 3 сард бол танд санхүү мөнгөний хувьд бол маш ээлтэй байх нь, санхүү мөнгөний хувьд сайн сайхан мэдээнүүд ирэхээр байна, боломж олцоонууд маш их орж ирэхээр байна. Тэгэхээр боломжуудыг сайн анзаараарай. За тэгээс манифест хийвэл маш үр дүнтэй байна. 6-7-8 сард та бүхэн маань манифест сайн хийгээрэй. Гой зүйлсийг өөртөө гой зүйлсийг дуудахад маш таатай сарууд байхаар байна шүү. За тэгээд аав ч юм уу эсвэл одоо таны мэдэх тийм эргэтэлэг хүчрхэг энергитэй тийм яг надад бол ойрын хүн л гэмээр юм байна л да. Гэр бүлийн хүн байж болно. Нэг бол одоо таны танил биш. Зөвхөн танилын хүрээнд ч бишээ. Найз нөхөд юм уу гэр бүлийн хүрээнд нэг юм маш эргэтэлэг энергитэй хүчрхэг тийм хүн одоо танд туслана. Юунд туслах вэ гэхээр та нилээн одоо сэтгэл санааны хувьд нилээн даун болохоор л байна л да. Яагаад юм бол тэрийг нь одоо за энэ дээр би тодруулга авч үзье. Яагаад гэх юм бол ямар ч лээс нэг юм айгүй сэтгэлээр унана гэдэг байгаа байхгүй юу? За яг үүнд нь болохоор таны ойр хавьдах тийм эцэг энергитэй хүний тусламж байгаа. За мөн энэ одоо таны сэтгэлээр унгах зүйл маань таныг улам хүчрхэг болгож болно. Улам илүү хүчтэй болгоно. Илүү хатуу чанга болгоно гэх юм уу? За тэгээд юу ч тохиолдсон байлаа гэсэн бүх зүйл нь одоо жам ёсороо болж байгаа гэдэгт итгээрэй. Ямар ч хэлсэн амьдралын хүрд зөв эргэж байгаа. Дээрээс нь таны одоо нөгөө түрүүний ерөнхий байдлаар нь сүнслэг байдал ч юм уу зүүн савын их өндөр болно гэдээсэн. Яг тэр бол ялтчгүй тэгэхээр харагдаж байна. Тэгэхээр сүнслэг замналтай нь бол зөв байна. Зөв зам дээр явж байна. Магадгүй нэг жоохон сүнсний сэргэлт маягийн болж магадгүй энэ 6-7-8 сарын аль нэгэнд нь. Тэгэхээр нөгөө сүнсний сэргэлт болоод ирэхээр жоохон ийм сэтгэл санаагаар унах зүйл айгүй их болоод идэг. Сэтгэл зүйн хувьд айгүй тийм тогтворгүй болдог. Тэгэхээр энэ тал дээр бол ямар ч лээсэн та даваад гарч чаднаа. Танд хүчрхэг хинэгний тусламжтайгаар та давж болно. Үгүй бол та ямар ч гэсэн л ойрын найз нөхд гэр бүлтэй таныг ойлгоод дэмжиж туслаад давхад тань туслан давсны ар дээр та илүү их өмнөхөөсөө их хүчтэй болохоор байна. Магадгүй өмнө нь ийм эр зоригтой тийм шийдэмгий захирангуй байдаггүйсэн байж магадгүй. Харин энэ зун та тийм болж чадна. Гэтэ нөгөө нэг ийм жоохон хэцүү зүйлийг туусны дараа сэтгэл зүйн хувьд. За тэгэхээр ямар ч л байсан тохиолдож байгаа бүх зүйлс бүгд л таны сайн сайхны төлөө байдаг гэдэгт итгээрэй. Мөнхийн зүйл гэж байхгүй бүгд л төр зурих. Энэ дээр нэг би нэг тодруулга болгоод нэг үзэр суулцдаг юм лөө. За энэ юутай холбоотой юм бол яг түрүүн бол нэг сүнслэг байдалтай илүү холбоотой юм шиг харагдсан. Та сүнсний сэргэлт мэргэлттэй холбоотой гэж магадгүй. Энэ үзэртэй картан дээр тодруулга өгнө үү? Таны хоёр үзрөөр. За янз бүрийн байдлаар буруу шийдвэр гаргаад мөнгө санхүүгийн алдагдлалд орох үе та бүхэд маань тэрэн дээрээ маш анхааралтай байгаарэ. Ер нь бол тийм гар цохрол гэдэг утгагаа ингээд давхардаад ороод ирж байна. Тэгэхээр тэр шийдвэр гаргахтаа маш анхааралтай байгаарай гэж хэлмээр юм байна. Ялангуяа мөнгө санхүүгийн холбогдлолтой янз бүрийн одоо гинт их хэмжээний зээл авах ч байдаг юм уу? Үгүй бол нэг юм хөрөнгө оруулалт хийх ч байдаг юм уу? Тэгэхээр тиймэрхүү шийдвэр гаргахтаа анхааралтай авахгүй бол бас буруу шийдвэр гаргаад түүнийхээ үр дагавар нь жоохон хатуу ирэх гэж магадгүй байх юм шүү. За бас одоо энэ хоёрын сэлэм чинь яг буруу шийдвэр гаргахаас гадна бас нэг юм
хүнтэй нэг юм хил амаараа ч юм уу оюун бодлороо нэг жоохон баатал хийх. Тийм одоо нөхцөл байдал үүсхийг бас хилээд идэг. Тэгэхээр хүн ямар нэгэн тийм төвөгтэй хүнтэй нэг жоохон учраа ололцох хэрэгцээ шаардлага гарах юм болов. Хэрэгцээ биш ээ, нөхцөл байдал үүсэх юм болов гэж хармаар байна. За тэгээд бусдаас тусламж авахдаа битгий одоо юу гаарэ нэрлэхээрээ тусламж авах боломж олцоод байвал та хүмүүсээс тусламж аваарай. Би болгоч нь бүтээч нь гээл нэг юм жоон бардам зан эго өндөртөө байдал байгаа бол түүнийгээ бас дараад тусламж хэрэгцээ шаардлагатай байгаа бол та хүмүүсээс тусламж аваарай гэж зөвлөж шүү. За юм байна. За тэгээ түрүү нөгөө Magican Азийн үрд энэ төр бас дахиад хамт буусан байсан сүүлийн дээр зөвлөгөөндөө. Тэгэхээр ер нь бол хүссэн бодсон одоо манифест хийсэн зүйл чинь ирэхэд маш үр дүнтэй байхаар байна. Тэгэхээр аз таны талд байна. Тэгэхээр манифест хийж одоо өөртөө сайн сайхан зүйлийг дуудвал маш аз ивэн гэдэг шүү. За тэгэхээр та нар маань тэр тал дээрээ бас өөртөө гой зүйлсүүдийг хийгээрэй. За ингээд яг дуусах гэж байна. Angel картасаа нэг карт татнаа. Хэцүү сонголтын хамт байна. Нөө гэрлэх санал гэдгсэн чинь бүр wedding гараад ирдэг шүү. Түрүүний хаяг талт хийгээс. Хурим. Тэгэхээр түрүүнд нөгөө би гэрлэх санал авч магадгүй л гэсэн ялчгүй зарим мэдээж цөөхөн хувь нь л ах. Энэ ойрын 3 сард бол хурмаа хийх магадaltaй. Хурмаа хийх, гэрлэх санал авах. Бас одоо гэрлсэн хүмүүс маань бүр илүү их одоо гэрлсэн хүнтэйгээ ч юм уу нөхөртөөгөө их нэртэйгээ илүү гүн холбогдож бүр одоо энэ харилцаандаа илүү талархалтай хандах гэх юм уу? Би одоо ямар азар ийм хантай болоо вэ гэд бүр ингээд би сэтгэл одоо юугаар бүх юмараа ингээд бүр ингээд нэгдмэл болох. Тэгэхээр нөгөө Magican үзэр маань ч гэсэнтэй хосуудын хувьд тэр нөгөө нэг хүн шиг болохыг бас илэрхийлж идэг. Magican үзэр 2 ч гарсан тий. Тэгэхээр хосуудын хувьд болохоор өмнөхөөсөө илүү нэг хүн шиг болох гэдгийг бас илтгэж байна. За энэ үзрээр маань ч бас баталгаажж байна. За та хэд маань энэ үзрөө ингээд сайхан тогтоож аваад уншаад ойлгоорой. Гол нь л одоо нөгөө гэрлэлт гэдэг зүйл маш утга учиртай зүйл шүү гэдгийг бас сануулж байгаа. Хүнтэй гэрлэх, хин нэгэнтэй амьдрах, за бүр одоо хүмүүстэй хамтарч ажил хийх ч бас орно шүү дээ. Айгу удаан хугацааны доктортой хамтрал энэ бүгд маань нэг энгийн нэг зүйл биш, нэг юм энэ одоо улам бүр нэг гэрлэх гэхэд бүр албан ёсных болж байгаа шүү дээ. Зүгээр нэг үерхэж байгаа биш, хамтран амьдрах биш, бүр яг гэрлэх, хурим хийх гэдэг маань илүү бүр албан ёсны болж байгаа учраас хариуцлага нэмэгдэнэ. Тэгээд бас ингээд бие биенийгээ их ойлгох, одоо хүлээн зөвшөөрөх, сайн мууг нь хүлээн зөвшөөрөх, хайрлах, хүндлэх гэд олон зүйлсүүд нийлжиж гэрлэлт гэдэг зүйл болж байгаа учраас түүнийг бас сануулж байна. Сайхан зүйл ч гэсэндээ хариуцлага бас өндөр байдаг шүү. За, гоё мессежтэй, гоё карт гарч ирсэн байна. За, ингээд хоёрынхондоо амжилт хүсье, таарсан таалагдсан байх гэж найдаж байна. За та бүхэн байна. Нөө дардаг юмнуудаа дараарай. Бас комменто бичээрэй. Хэрвээ таарсан таалагдсан бол комменто бичээрэй. Ямар нөхцөл байдлаар таарсан бэ? Тэрнийгээ бас чадвал бичвэл би их баярлна. Тэрийг нь унших аюу сонирхолтой байдаг байхгүй юу? За тэгээд надаас хобби уншлага авах сонирхолтой хүмүүс маань миний Facebook-ээр холбогдож болно. Description хэсэгт болон profile хэсэгт бас линкийг байршуулсан байдаг байгаа. За ингээд баярлалаа. Баяртай. Дараа уулзъя.
Сайн уу? За 3-ын маань уншлахандаа тавтай баярлаарай. За 3-дугаар сонголтын хэмээн ерөнхий нэрг. За ямар нэгэн одоо за шууд утгаараас сэтгэл зүйн өвчин. Үгүй бол зүгээр одоо бие минь жоохон өвдөөд нэг юм ямар нэгэн өвчнөөс нөхөн сэрэх шаардлагатай байгаад эмнэлэг твцсэн хүмүүс үйж магадгүй. За бас ер нь зүгээр нэг ямар нэгэн зүйлээс ингээд нэг юм амралт авцсан. За яг 103 сар угаас амралт л байдаг л да. Гэхдээ ер нь бол энэ амралтын байдалтай байгаа хүмүүс байна. Цөөхөн хүмүүсийн хувьд бол түрүүн хэлсэн ямар нэгэн өвчнөөс нөхөн сэргэх шаардлагатай байгаа түүнийхээ дагуу эмчилгээ хийлгэж байгаа ч юм уу эсвэл ойрын үед эмчилгээ хийлгэсэн хүмүүс байж магадгүй, ойр авднаас эмнэлэг твцсэн хүмүүс байж болно. За амьдралд нь бас сүүлийн үед нэлийн тэнцвэртэй байдал айгу чухал байгаа. Одоо ажлаа ингээ гэр орноо авч явах ч юм уу ямар нэгэн байдлаар нэг юм хоёр зүйлийг хослуулаад тэнцвэртэй авч явах гэж аюу хичээж байгаа хүмүүс байх шиг байна. За тэгээ эрүүл мэндтэй холбогдоод ирэхээр мэдээж одоо эдэн шуушинтай анхаарах үед юм хоолны дэглэм барьж байгаа. Ямар нэгэн байдлаар юм дэглэм бариад юмыг юм баланстай тэнцвэртэй байлгах гэж хичээж байгаа хүмүүсийн дунд байх шиг байна. За тэгээ сэтгэлийн шарахтай хүмүүс байгаа бол тэр шархаа эдгэх гэж бас хичээж байгаа, эдгэж байгаа хүмүүс байж магадгүй байна. За ёстой бүх групп дээр 10 гарлаа да. Энд бол яг энергийн шалгалт дээр гарч ийн л та. Ямар ч хэлсэн бүх групп дээр 10 гарч ийн. Тэгэхээр гэр бүлтэйгээ маш их цагийг өнгөрөөж ийн. Ялцчгүй одоо сургууль соёл амарсан болохоор үр хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөх, гэр бүлэрээ элэг бүтэн айгуу тийм сэтгэл дүүрэн хад жаргалтай байгаа энергитэй байна. За ямар ч хэлсэн гэр бүлийн хувьд маш тайван байгаа. Маш тайван бөгөөд хад жаргалтай сэтгэл хангалуун байгаа хүмүүс байна. За ерөнхий энерги юм байна. За одоо 6-7-8 дугаар сар дээр нэг хөдлөр суулнаа. За яг хамтдаа гараад байвал тэгээд 2 юм уу 3-аар нь бол авнаа. За 6 дугаар сард бол ер нь бол гэр бүл нэлийн чухал байр суурь эзэлнэ. Гэр бүл ямар чухал вэ гэдгийг та нэлээд сайн ойлгохоор юм байна. Таныг айгуу тийм сэтгэл зүйн хувьд айгуу тавгүй байх үед гэр бүлийнхэн чинь танд маш их тусламж үзүүлэх болно. Тэгээ тэр үед та надад ийм гэр бүл маань байдаг нь ямар их аз завшаа юм бэ гэдгийг бол ойлгох болно. За 7 дугаар сард ер нь бүх группүүдийг харж байгаа 7 дугаар сард яг ийм хосууд ч юм уу тийм ерөнхийдөө л хосуудын хоорондох их зүйлсүүд болоод байгаа 7 дугаар сард одоо бодвол тэр гараг иргэсийн нөлөө нь байдаг юм уу яадаг юм бол энд ч бас ялгаагүй бас л тийм энергитэй. За эрэгтэй хүмүүс нь ч юм уу эсвэл эрэгтэй элег энергитэй хүмүүс ч юм уу маш их хайрыг мэдрэн эсвэл юм дурлан тий. За зүгээр одоо энийг юм ганц би хүнтэй таарлаа гэж бодъё л да. Тэр хүнд маш их дурлаж магадгүй. Тэгээд тэр хүн маань ганц би биш болно. Ер нь бол нэг юм ямар нэгэн зүйлд юм уу эсвэл хүнд ч юм уу бүр тийм тарих толгоогоо алдтлаа дурлах байж магадгүй. Ямар нэгэн зүйлд байж болно. Ажилд ч юм уу, хоббинд ч юм уу, шин зүйлд. Эсвэл хүнд байж болно тий. Бүр үнэхээр дурлах. Тэг энэ дээр бүр нэг юм ухаанаа алдтал гэж л үг орж ирээд бах юм.
Ухаанаа алдтал нэг юм дурлаж магадгүй 7 дугаар сард. За 8 дугаар сарын энерги бол ажилтай илүү холбоотой байна. За ингээ харахаар бас 6-7 сард аюу амралтай байдалтай байж байгаа. 8 сард ер нь бол тэгэл бүх юм жоохон цуглаал эхэлдэг те. Тэрнтэйгээ ч холбоотой байж магадгүй. Ажилтай илүүтэй холбоотой, ажил карьертэй илүү хөдөлгөөнд орж эхлэхээр байна. Магадгүй юм хоёр ажлаас сонгох сонголт гарч ирж магадгүй. Ямар ч үл байсан 8 дугаар сард бол маш ирч хүчтэй, энергитэй айгуу тийм гоё гал цогтойгоор эхэлж байна. Маш хүчрхэг энерги мэдрэгдэж байна. За энэ 8 дугаар сард нэг юм сонголт л үүсгэх гээд байна л да. За тэгээ бас дээрэс нь юм хуваарай юм хийх гэж байгаа хүмүүс маань бас нэлийн том үйл хөдлөл авч магадгүй. Хуваарай бизнес эрхлэх гэж байгаа хүмүүст маань нэлийн ээлтэй байхаар харагдаж байна. За 6, 7, 8 сараараа ингэж харагдлаа. За одоо харин ерөнхий 3 сарын турш ямар хөө байх нэ? Зуны 3 сар. Зуны 3 сар 3 дугаар сонголтынхны маань хувьд ямар үйл явдлууд болохоор байна вэ? За ер нь айгүй тийм олон үйл явдал болохоор юм шиг. Гэхдээ илүү гэр бүл болон хүн хоорондын харилцаан дээр илүүтэй. За ойрын үед магадгүй таны хүсэл биелэхээр харагдаж байна. Маш элбэг дэлбэг бөгөөд азтай сэтгэл хангалуун мэдрэмжийг авахар тийм гоё хүсэл нь биелэхээр харагдаж байна. Эсийн аяга өөрөөрөө бахархаад хийсэн бүтээсэн зүйлээрээ бахархаад баяраа тэмдэглээд за маш гоё эхэлж байна. За тэгээд мөн гэр бүл болон найз нөхөд байж болно, эсвэл одоо ойр тойрныхоо хүмүүстэй маш сайн ойлголцож сэтгэл зүйн хувьд маш гоё ойлголцож чадна. Найз нөхөд ч асуудын хувьд ч маш гоё хамтрал харагдаж байна. За тэгээд түрүүн хэлсэн нөгөө хүнсний сэрэлт ч юм уу нэг юм болох гэдэг энэ групп дээр лүү аагүй штэ. Нэг 2-3 юм дотор төөрөөд ингээд дээ штэ. За тэгээд түрүүн ч гэсэн хэлсэн тий нэг гэр бүлийн зүгээс маш тусламж авнаа гэд 6 дугаар сар дээр тэгж гарсан тийм ээ. Сэтгэл зүйн хувьд хүнд үеийг гэр бүлийн болон найз нөхдөйгөө тусламжтайгаар давж гарч чаднаа. Таны гэсэн хүмүүс бол эргэн тойронд ч маш их байна. Танд туслах, танд хайртай хүмүүс их байна. За энэ зуны хувьд бол та маш ухаалаг байхаар байна. Ухаалаг шийдвэрүүдийг гаргаж чадна. Маш хурдан ямар нэгэн зүйл дээр эргэлзээд авахгүйгээр шууд зөв шийдвэрүүдийг гаргаад явахаар харагдаж байна. Гэсэн чинь энд болохоор будлаад унлаа. За ямар ч сан тархи толгойн ажиллагааны хувьд бол маш сайн байхаар байна. Харин сэтгэл зүйн хувьд бас жоохон төөрөгдөлтэй л байна. Аягны үзрүүд л жоохон асуудалтай орж ирж байна. Тэрнээс сэлэмний үзэр бол зүгээр. За энд бол ялцчгүй хоёр төрлийн хүмүүс юм гарч ирж байгаа шиг байна да. Нэг хэсэг нь бол гэр бүлтэйгээ маш аз жаргалтай сайн сайхан байхаар нөгөө хэсэг нь харин хосын хувьд асуудал үүснэ. Нэг юм орхигдох, хаягдах ч юм уу. Тиймэрхүү
зүйл болж магадгүй. Үүнээс болоод айгүй их сэтгэлийн шарах хамсна, уйлах, гомдох тиймэрхүү зүйл бас гарч ирж байна. Энэ цөөхөн хүмүүст нь хамааралтай. Ихэнх нь бол маш аз жаргалтай, сайн сайхан гоё зүйлсүүд гарсан. За ямар ч үлээсийн 103 сард та ямар нэгэн шийдвэрийг гаргах гэж нэлээд эргэлзэх бололтой. Олон сонголт донд төөрсөн энергитэй байна. Гэхдээ энэ сонголтыг хийхийн тулд та яг бодит зүйлсүүд дээр л одоо ач холбогдол өгч сонголтоо хийх хэрэгтэй. Хитрхи хийсвэр бүтшгүй арай нэг газардаагүй гэдэг лөө. Хөрсөн дээрээ буухааргүй тиймэрхүү санаануудыг мөн саналуудыг бол шууд жагсаалтаас гаргаад яг бодит зүйл дээрээ төвлөрч сонголтоо хийгээрэй. Энэ сонголтыг хийснээрээ та хөдөлгөөнд орж ийн. Одоо байгаагасаа арай дээр газар руу явъя гэж бодож гин үү? Үгүй бол одоо сүнслэг байдлын хувьд өсгөө дэн үү? Одоо энэ жажмент хөзөртөөс ингээд хавсраад гараад ирлээ л дээ. За тэгээд хөзрүүдийг нийтд нь ерөнхийд нь ингээд хараад үзэхээр эхэндээ маш тайван тогтун байсан. Амьдрал нь маш тайван тогтун байжгаад ер нь нэлээд жоохон огцом ингээд нэм дээшээ доошоо савлсан болж эхэлж байна л та. Заримдаа гоё, заримдаа муухай гэл ингээд. За ямар ч тач танд айгүй их тийм эргэлзэж тэнэгэлзэх шууд шийдэж чадахгүй зүйл гарвал та ямар ч байсан амжилттайгаар шийдэж чадна. Та юмсыг бүгдийг айгүй тийм шинээр харж эхлэх болно. За цөөн эдийнх нь хувьд бол ялцчихгүй нэг юм хостоогоо ч юм уу эсвэл ийм хамтрал дээр нэг жоохон асуудал үүсээд түүнээсээ болж нэлийн стрессдэх, ганцаардах, хаягдсан мэдрэмж авах, тусламжгүй мэт санагдах. Тиймэрхүү жоохон сэтгэл зүйн хувьд аюу хүнд үеийг туулж магадгүй харагдаж байна. Та ямар ч байсан өдийг хүртэл хамгийн сайнаар хичээж ирсэн. Та үнэнч бөгөөд тууштай хамгийн сайнаар хичээж ирсэн. Үүний шагнал нь одоо нэг жоохон энэ хүнд хэцүү үед өнгөрсний ар дээр танд бол шагнал нь маш хурдан ирэх болно. 8 сар дуусаад юм уу? Ямар ч 8 сар дуустал бол жоохон хэцүү гэж магадгүй. 8 сар өнгөрөөд ирэхээр танд эерэг энергиуд маш хурдтайгаар ирэх болно. Та буцаад сэргэх болно. Цоо шин хүн шиг болохоор юм. Тэгэхээр яалтчгүй нэг юм сүнсний сэрэлттэй холбоотой зүйл яалтчгүй болохоор л харагдаж байна да. Гэхдээ үнэхээр сүнсний сэрэлт гэдэг зүйл одоо яг өмнө нь ерөөсөө яригддаггүй л байсан л та. Тэгээ одоо сүүлийн хэдэн жил бол маш их яригдаж байна. Тэгэхээр энэ зүйл олон хүмүүст тохиолдоод янз янзын байдлаар тохиолдно. Янз янзын хугацаатай тохиолно. Зарим нь хурдан туулаад гарна, зарим нь айгүй удаан. Тэгээд энэ талаар судалж мэдээд уншаад яах ёстойгоо бас та хэд маань уншиж судлаад үзээрэй. Зөндөө их мэдээллүүд байдгийн шүү. Мундаг хүмүүс айгүй гоё зөвлөгөөнүүд бас өгсөн байдаг. За тэгэхээр 3-ны маань хувьд юм сайн сар хосолсон байх нь бас дээрэс нь 2 хуваагдчих шүү. За заримынх нь хувьд бол эерэг, заримынх нь хувьд бол жоохон хэцүү цаг үеийг туулахаар харагдаж байна. За ийм байна да. Одоо гарсан юмыг худлаа ярьж болохгүй, худлаагаасаа сайн юм гарсан юм шиг ярьж болохгүй хаа. За тэгэхэд уучлаарай. Мэдээж би ч одоо сөрөг жоохон тавгүй юм гарахаараа өөрөө ч гэсэн бас дагаал хямардаг л да. Тэрнийг амнаасаа гаргаж хэлэх бас аюу хэцүү санагддаг. Гэтэл
мөнхийн юм гэж байдаггүй гэдэг бол яг үнэн. Тэрнтэй бол хинч марахгүй баг. Тийм болохоор альва зүйл дуусна. Сайн ч бай, муу ч бай, хэцүү ч бай, жаргалтай ч бай зүйлс угаасаа л дуустдаг тий. Ямар ч байсан тэгээд амжилт хүсье. За одоо харин сахиусан тэнгэрүүдийнх нь зөвлөгөөг авч өгье. За 3 дугаар сонголтынх нь сахиусан тэнгэрүүд хүүхдүүдтэй охиндоо хүүдээ ямар зөвлөгөө өгөх вэ? За 3-нд маань ямар нэгэн шүүх цагдаатай холбоотой асуудал ч юм эсвэл том гэрээ хилцээр хийх бол үүн дээр маш сайн анхааралтай нухацтай хандаарай гэж сахиусуудаас нь зөвлөж байна. Хэрвээ яг үнэхээр тийм шүүх цагдаагийн асуудал байгаа бол таны талд эргээр шийдэгдэнэ. Хууль одоо танд шударгаар үйлчилнэ гэсэн үг. За хууль шүүхийн асуудалгүй бол та ямар нэгэн том гэрээ хилцээр ч юм уу янз бүрийн тийм том шийдвэр гаргах гэж байгаа бол үүн дээрээ маш нухацтай сайн бодож шийдвэр гаргаарай гэдгийг сануулж идэв. Энийн яаж юм хажуудах үзрийг харахаар мөнгө санхүүтэй холбоотой ч магадгүй, санхүү мөнгөтэй холбоотой зүйл байж магадгүй шүү. За мөн сэтгэлийн тэнхээтэй байхыг сануулж байна. Мөн сануулахаас гадна таныг сэтгэлийн тэнхээтэй хүн шүү гэдгийг чинь бас өөртөө чинь бас сануулж байна. Тэгэхээр хүчтэй байгаарай. Альва юмсыг битгий хүчлээрээ. Ив зөөлнөөр одоо ивэр юмсыг шийдээрээ аргадаж айсыг нь харж гэх юм уу те аргадаж. За санхүү мөнгөний хувьд нэлийн ээлтэй бөгөөд ажил төрлийн тал дээр айгуу сайхан санал ирж магадгүй. Энэ нь маш санхүү мөнгөнд ч маш ээлтэй байхаар харагдаж байна. Гоё ажлын санал авахар байна. За үгүй бол танд одоо энэ мэргийг сонсож байгаа хүмүүс нь эрэгтэй хүмүүс байгаа бол танд нэгэн тийм айгуу гоё эмэгтэй хүн гоё эмэгтэй танд одоо санал тавихаар байна тий сэтгэлээ илчилж магадгүй. Эсвэл одоо бас эсэргээрээ тий та бол маш өөрөө юм гоё үзэсгэлэнтэй эмэгтэй байна. Танд бас гоё айгуу гоё романтик залуу сэтгэлээ илчилж бас магадгүй. За инхээр 2-3 янзаар л тайлгдж байна. Ажлын санал ээж болж байна. Эсвэл эрэгтэй эмэгтэй хүмүүс бие биендээ сэтгэлээ илчлэхийг илэрхийлж байна. За танд амралт бас чухал байх нь шүү. Амралтаа сайн зохицуулаарай. Түрүүн нөгөө ихэнд л ер нь нэг юм нөхөн сэргэх ямар нэгэн өвчнөөс нөхөн сэргэх ч юм уу тиймэрхүү хэрэгцээ шаардлага байна гэжсэн тий. Тэгэхээр эмчилгээгээ сайн хийлгээрэй гэж зөвлөхөр байна. Ямар нэг эмчилгээ хийлгэж байгаа бол үгүй бол амралтаа, ажил амралтаа бас сайн зохицуулаарай, амарч аваарай. Зарим нэг зүйлсээс нэг төр хугацаанд пауз авах, завсарлах хэрэгтэй шүү. За уучлаарай, түрүүн утасны цэнийг дуусаад нөгөө төр нэг паузлах, амрах гэд яг тасарсан мэлээ. За тэгээд амралт чухал байгаа гэдгийг энэ үтрээр илэрхийлэгдэж байгаа. За тэгээ магадгүй амралт авснаар та илүү одоо санхүү мөнгөний хувьд ч гэсэндээ арай илүү ихийг хүртэх ч юм уу ямар ч зэн ингээд ахиж байгаа байхгүй санхүү мөнгөний хувьд бол ингээд ахиад байгаа. Тэгэхээр та амрах юм уу? За санхүү мөнгө гэхээс гадна бас нөгөө зоосны өдөрч нэг эрүүл мэндийг илэрхийлж идэг штэ. Тэгэхээр амарснаар та угийн бол нэлийн дайжгүй мөнгө сагийн үед бол дайжгүй. Тэгтээ амрах юм уу эсвэл эрүүл мэндэд хорцсноор бүр илүү сайжирж байгаа байхгүй юу? За мөн одоо энэ хамтралтай холбоотой нэг асуудал бас байгаад байна. За тэгэхээр энэ асуудлыг бол ямар ч байсан л өнгөрсөнд нь үлдэх хэрэгтэй гэдгийг сахиусан тэнгэрүүдээс нь сануулж байна. Өнгөрсөнд нь үлдэх хэрэгтэй одоо байснаас нь бодит байдал дээр ямар байснаас нь илүү сайн сайхнаар дурсаж үлдэх магадaltaй харилцаа байсан байна. Тэгэхээр
ер нь бол өнгөрсөнд нь үлдээгээд сайн сайхныг нь дурсаад дурсах нь илүү өөрт чинь ээлтэй бөгөөд энэ хамтрал бол таны ирээдүйд ямар ч тийм одоо үүрэг рол байхгүй. Тийм болохоор энэ хүнийг ч юм уу энэ хүнийг ер нь бол өнгөрсөнд нь үлдээх хэрэгтэй. Таны ирээдүйд чухал байр суурь эзлэхгүй хүн юм уу хүмүүс байсан байна гэдгийг Сахиус Тэнгэрүүд нь сануулж байна. За тэгээ бусдад хамтарч ажиллах тал дээр хамтран ажиллах саналын тал дээр бол сэтгэлийн хөдөлгөөнөөр биш яг ухаанаараа шийдвэр гаргаарай гэж сануулж байна. Мөн шудраг байхыг сануулж байна. За тэгээд ер нь бол энэ justice энэ хоёр ингээд ороод ирэхээр ер нь маш сайн бодож тунгааж шийдвэр гаргаарай. Энэ бол ажил төрлийн хувьд л илүүтэй орж ирээд тах шиг. Ямар ч байсан л нэг юм ажлын санал орж ирэх гэдэг нь том гэрээ хийж магадгүй. Бусдаа хамтарч ажиллах тал дээрээ маш сайн бодож шийдвэр гаргаарай. Арай нэг албан ажил хэрэгч дипломатч байгаарэ гэж сануулж шүү за. За тэгээд ангиснэрээ та ямар ч гэсэн ялалт амжилтыг бол хүртэнэ. За тэгээд ажил төрлийн хувьд болохоор ер нь одоо тушаал дэвших ч юм уу, цалин нэмэгдэх ч юм уу, тиймэрхүү зүйл болж магадгүй. Урамшуулал хүртэх те одоо хийсэн бүтээснээ үнэлүүлэх гэсэн үг. За тэгээд бос хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх олонний хараанд бас жоохон ил байх ч юм уу. Ямар ч нэр төртэй, нэр алдартай болохыг бас илэрхийлж байна. За тэгээд за энэ юу л болоод тань айлгаал нусгооч. За улны үзэрний ард дээр болохоор энэ яг одоо нэг ижил тайпны хамтрагч гарч ирж байгаа. Тэгэхээр энэ шинээр орж ирж байгаа энэ ажлын санал бол нэлийн таныг амжилтанд хүрэхээр тиймэрхүү санал байх шиг байна. Амжилтанд хүргэн, санхүү мөнгөний эрхчлөөнд хүргэн таныг бол санхүү мөнгөний хувьд бол маш өндөр тавиачаар тийм санал байх шүү байна. Тэгэхээр энэ хамтралыг бас сайн анзаарч хараарай. Үн дээрээ бас анханасаа нөгөө гэрээгээ гол нь аягүй сайн их хэрэгтэй гэж сануулдаг байгаа тий. Гэрийн дээрээ маш анхаарад аль аль талдаа маш нөгөө ээлтэйгээр гэрээгээ хийх ч юм уу. За тэдгээрийг сануулж юм байна. Тиймэрхүү ивэлүүд бас байна. За түрүү нөгөө цэник дуусны ар дээр би энэ юугаа Angels Oracle картаасаа энэ үзрийг соголцсон байсан. За энэ дээр бол энэ үзэр энэ карт гарч ирсэн. За гайгүй харагдаж байна уу? Энэ нар тусаад тахаар бас бүдэг болоод байна уу? За ингээд та нар маань зогсоож аваад уншаад үзээрэй. За ер нь бол Сахиусан тэнгэрүүд нь өөрсдөд нь одоо хүслээ шивнэх тусламж одоо хэрэгтэй байгаа бол өөрсдөөс нь одоо тусламж хүсхийг хийлж байна. Тэгэхээр одоо хизээ туслахад бол бэлэн байгаа учраас зүгээр л хүсгэд хангалттай л гэсэн тийм мессежийг л би ойлголоо. За тэгээ та хэд байна бас давхар унссан баха. Сахиусан тэнгэрүүдээсээ та бүгд маань тусламжаа хүсээд залбирлаа үлдээд гоохотоо Сахиусан тэнгэрүүд нь туслахад бол бэлэн байгаа гэж юм. За ингээд 3-ын маань уншлага ингээд үгээр дуусч байна. Таарсан таалагдсан байх гэж найдаж байна. За та бүхэн маань дарддаг юмнуудаа дараарай. Бас комент үлдээхээ мартаваа. Тэгээд хувийн уншлага авах хүсэлтэй хүмүүс байгаа бол тайлбар хэсэгт оруулах Facebook-ийн маань линк дээр дарж ороод холбогдох боломжтой байдаг. За ингээд энэ удаагийн маань зуны ерөнхий байдлын уншлага маань ингээд дуусж байна. За ингээд баяртай. Шинэ уншлагаараа дахиад уулзлаа. Түр баяртай. 3-ынхандаа дахиад нэг юм хэлмээр санагдчихлаа. Сая нөгөө мэргийн төвшөд ер нь бол айгу үйлэрхэг байсан байхгүй юу? Тэгээд нөгөө
цэнийг дуусчаад би дахиад ингээд нөгөө таслаад хийсэн байгаа шүү дээ. Тэр үед маань хараа ингээд гоё нар гарцсан байсан. Тэгээд тэрийг хилэлгүй өнгөрөөчөж тэгээд бас нөгөө би сая хөзрөө хойлоод нөгөө хольж байгаад нөө яг хайрцаг руу хийсэн чинь энэ хараа бас нар гарцсан байна. Тэгэхээр ямар ч хэлээс нөгөө сар гарнаа золбоо гэдэг шиг угаасаа хүний амьдралд эрентэй барантай л байдаг. Тийм болохоор гурвынхандаа жоохон хүн уншлах хийсэн болохоор би жоохон гимшээд байна л та. Тэгээд ямартай ч нар гарсан нь айгу гоё санагдаад тэрийг бас дахиж хэлмээр санагдсан юм аа. Дахичиж явах гэдэг нөгөө та хэдтэй хэлмээр санагдаад. Тэгэхээр нар гарахад маш ойрхон байна шүү. Амьдралд нь гэрэлтэй эрэг гоё өдрүүд ирэхэд маш ойрхон байна шүү. Тэгэхээр төвчээртэй агаарэ, сэтгэлийн тэхэд агаарэ. За дахиад жинкнээсээ баяртай.